бүгд гараа тавьцгаа. Айж болохгүй шүү. Айсан хүн цүнс норгодч нэгэнлээ. Гам болтоо. Би яасан бэ? Зөрөгтэй байна шүү. Би одоо сүнсээ дуудлаа. Хөш. Ингээд хэний сүнсийг дуудах юм бэ? Харин хэл битлэг боловсралтай хүний сүнсийг дуудаарай. Чингис хааны сүнсийг дуудвал ямар бол? Болохгүй. Догшин ширүүн хүний сүнсийг дуудаж элдвийн юм асуугаад таглын буруу өргөчих юм бол биднийг төгсөө. Би гараад байчия. Чи миний зайныг асуучих. яаж болдг юм бэ? Өөрөө байхгүй бол түмаа. Гараад. Заавч. Төгсөө. Тэгвэл эмэгтэй хүний сүнсийг дуудъя л та. Эрэгтэйг бодох юм бол зөв л биш үү? Болохгүй. Бүр болохгүй. Эмэгтэй хүний сүнс илүү хорогддог юм. Тэгэд хэн нэгэнд дурлах юм бол салахгүй. Хөш. Уильям Шекспирийн сүнсийг дуудвал яасан юм бэ? Нэрээ. Яг зөв шүү. Тэр чинь хэд оноос орсон юм. 1616 оны 4 сарын 23 таалал төгссөн Уильям Шекспир таны гэгэн сүнсийг дуудаж байна. Хэрвээ та ирсэн бол тийм гэдэг үгэн дээр очно. Хэрвээ та ирсэн бол тийм гэдэг үгэн дээр очно. Гэгэн сүнс танд баярлалаа. Намайг хан тулга гэдэг. Би маргааш мэрэгчлийнхээ шалгалтанд ямар дүн авах вэ? Би танаас дахиад нэг юм асууя. Инхрима миний заяаны хань мөн үү? Намайг Ганбаатар гэдэг. Би маргааш мэрэгжлийн шалгалтанд
Ямар дүн. Баярлалаа. Уншааг онж. Би тэгээд таны юм асууя. Миний заяаныхан. За. Одоо болъё доо. Нэгэн сүнс танаас асууж байна. Би ямар авах вэ? Сайн байна уу? Намайг юмжааны гам болд гэдэг. Та миний заяаны ханыг хэлж өгөхгүй юу? Бүтэн тоглон яла гихэн сүнс танд баярлалаа. Маань нөхөр хараагүй. Хараагүй. Сони юм аа. Ванда ах тэр хоёрыг нэг тийшээ орчлоо доо. За. Ой. Ингэж хүү. Миний хараа. Шууд ямар байлаар юм бэ? Хөлтсөн байж тээ нараа. Оо болдоо. Оо чи ямар даваа. Ингээд. Ган тулга. Өөрөө игч нь үү? Үгүй. Би ээж нь байгаа юм л та. Олон жилийн өмнө нутгасаа явахдаа би хүүгээ ээжтэй үлдээсэн. Тэгээж маань асуураад хүүг маань асрамжи газар өгсөн гэсэн.